Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөд анхаарах зүйлс. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Шалгалтандаа хичээнгүйлэн бэлдэж ирсэн гэдэгт итгэлтэй байна. Ингээд шалгалтын явцад анхаарах зарим зүйлсийг танилцуулъя. Шалгалт эхлэх хугацаанаас 15 минутын өмнө зааварчилгаа өгөх тул шалгалтын байранд ирж суудлаа эзэлсэн байна. Шалгалт өгөхөөр эрэхтэй бадлага ажилтны хуудас, иргэний үнэмлэх, энгийн бугын цагнаас бусад эд зүйлсээ зүнхэндээ хийн, ангийн өөр хэсэг тавина. Гадуур хувцас үлгүр төгсөн байна. Шалгалтын үеэр биедээ авч орохыг хориглох зүйлс. Нэг удаа сануулгах бөгөөд давтан зөрчил гарвал танхимыг орхин гарна. Таныг дараах төрлийн биеийн байцаалтаар шалгалтанд орохыг зөвшөөрнө. Үүнд 1. Иргэний үнэмлэх, 2. Дүүц машины лавлага, 3. Регистрийн дугаар бичигдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх. Биеийн байцаалтгүй иргэнийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу? Та өөр орон нутгийн харьяалалтай бол тухайн нутаг дэвсгэрт болж байгаа төрийн албаны ерөнхий шалгалтад орж нөөцөд бүртгэгдэнэ. Шалгалт эхэлснээс хойш гаднаас ангид нэвтрэх, танхимаас гарахыг хориглоно. Дэлгэцэнд шалгалтын цонх нээгдмэгц өөрийн эцэг эхийн нэр, регистрийн дугаар, шалгалт авах газар зэргийг сайтар хянаж үзнэ үү? Хариултыг бөглөхдөө зөвхөн нэг хариултыг бөглөх бөгөөд хамгийн сүүлд сонгосон хариулт цаг дуусахад дооцогдно. Шалгалтын программаас өөр ямар нэгэн програм нээж үзэх, үйлдэл гаргасан тохиолдолд үүнийг зөрчилд тооцно. Шалгалтын програм гарч дахин үргэлжлэх боломжгүй тул шалгалт дуусахыг анхаарна уу? Шалгалтын үеэр компьютерыг солих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд бусаддаа саад бололгүйгээр гар өргөн зохион байгуулагчид мэдэгдэж өөр газар сууна. Шалгалтын үеэр хөл гараа товчих, бие зайлах, үзэг бол дуургах, богц ажиллах зэрэг бусдын анхаарал сарниулах үйлдэл хийхийг хориглоно. Нэг удаа сануулна. Ноцтой зөрчил бол шалгалтын танхимаас зохион байгуулагч гаргана. Шалгалтын систем дээр цаг доолох хүчээр комиссоос цаг сануулахгүй. Та өөрөө цагаа зөв хуваарлана уу? Шалгалтын цаг дуусмагц програм шууд хаагдана. Үүний дараа зохион байгуулагчийн зөвшөөрлөөр ангиас гарна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.cs.gov.cg-ийн сайтаар орж үзнэ үү. Та бүхэндээ амжилт хүсье.